За. Намжил маань орж ирэх гэж байна. За, намжил орлоо. За. За 3 4 5 5 Илэг царагдаж байна уу? Сонсогдож байна уу? Сонсогдож байна. За эхлэе. За ерөнхийдөө бол market structure-ийн одоо бүтцийн хичээлээ хэдүүлээ үзсэн гэж найдаж байна. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр бол market structure илүү гүнзгий төвшөнд болоод хэдүүлээ судална. Тэгэхээр яг зах зээлийн бүтц гэж юу юм бэ те? Зарим нь та бүхний ер нь зарим нь change of character буюу одоо бүтцийн өөрчлөлтийн одоо юугаа арай буруу таниад байгаа харагдсан. Тэгэхээр тийм учраас би энэ хүү market structure-ийн зүүмийг гэж хийсэн юм аа. За тэгээд ерөнхийдөө бол үндсэн юугаа бол хэдүүл эргээд одоо санацгаая. Тэгэхээр market structure гэдэг бол ингээд зах зээлийн бүтц ингээд дээш эргэж шít. Дээш ингээд breakout structure-ууд ингээд явагдаж шít те. Тэнгүүт одоо харах юм бол ингээд дээшээ дандаа breakout structure-ууд ингээд явах юм бол хэдүүлээ ерөнхийдөө uptrend явж гин гэж боддог шít те. Тэгэхээр энэ uptrend бол хаана иргэдэг вэ гэхээр ерөнхийдөө бол бидний энэ одоо swing low буюу одоо энэ high эвдсэн одоо энэ лоб шүү дээ тий. Энэ лоб маань эвдэгдсэн цагт бид нар одоо тренд бол иргэсэн гэж үздэг шүү дээ. Тэгэхээр энэ тренд бол энд бол ирэхийн тулд бол энэ хөдөлгөөн явагдаж явах хэрэгтэй тий. Энийг бол бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр change of character буюу одоо chop гэж нэрлэдэг одоо бүтцийн одоо нэгсэндээ эргэлт хөдөлгөөнийг бол илэрхийлж идэг. Тренд маань бол одоо даун тренд руу ерөнхийдөө эргэжлээ шүү гэсэн тохиог бол хамгийн ихэнд өгч идэг. Бидний одоо order flow бол эргэжлээ гэдэг тохиог бол өгч идэг. Хөдөлгөөн бол энэ change of character хөдөлгөөнийг бол бид нэрлээд байгаа. За тэгэхээр энэ change of character явагдсны дараа бол бидний хүлээх зүйл бол юу вэ гэхээр хамгийн ихэнд бид нэр change of character явагдсны дараа юу хүлээх вэ гэхээр pullback хүлээнэ. Pullback хүлээнэ. За энэ pullback хүлэнтэй. Тэгэхээр бид нар бол тренд бол доошо даун тренд руу эргэцсэн гэдгийг бол энэ хөдөлгөөнөөр бол харчихсан те мэдчихэж байгаа. Энэ хөдөлгөөнөөр бол мэдчихэж байгаа. Тэгээд одоо бид нар одоо pullback хүлээж байна. Энэ бол pullback те. Энд бол хичнээн одоо breakout structure ингэж явагдаж байгаа юм шиг харагдаж байгаа боловч эдгээр бол бүгдээрээ одоо internal breakout structure буюу одоо дотоод одоо breakout structure те. Тэгэхээр энэ бол үндсэн breakout structure-ууд бол гэж бол энийг үзэхгүй. Үндсэн breakout structure бол энд бол change of character-ийг задлалцсан те. Тэгэхээр энэ хооронд бол энэ хооронд явагдаж байгаа одоо энэ дээш ингэ задарж байгаа юмнууд байна шүү дээ те. Энэ жижиг задарлуудыг бол бид нар breakout structure гэж үзэхгүй. Breakout structure гэж үздэг одоо зарим одоо хүмүүс шүү дээ те. Буруу одоо алдаатай ойлголттой болчихсон. Одоо market structure-ийн үндсэн ойлголт хүмүүс маань бол энийг breakout structure гэж одоо үзсний үднэс бол энэ дээр buy ялжанд ороод тэгээд энд бол бидний үндсэн одоо нэгсэн үндсэн энэ хөдөлгөөн маань бол үндсэн одоо change of character хөдөлгөөн гэдгийг бол мартчихсан. Энд бол buy ялжанд энийг ороод тэгээд нэгсэндээ энд ирээд бидний одоо сонирхлын цэг буюу order block ч юм уу те imbalance дээр ирээд унахт нь бол ингээд яана юу болчихвоо уул нь би breakout structure буюу одоо энэ одоо бүтцийн задарлууд дээр бол ингээд ороод исэн шүү дээ те. Ингээд буруу таньснаас болж бол их олон арилжаач бол алддаг байхгүй. Тэгэхээр би та нарт яг юу хэлэх гээд байна гэхээр энийг бол complex pullback гэж нэрлэдэг байгаа байхгүй. Complex pullback буюу одоо жоохон эргэлзээ төрүүлж штэ та бүхэнд энэ нэг задлаатж байгаа юм шиг те. Энд бол нэг бүтцийн задрал явагдаад байгаа юм шиг харагдаж шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсө хуурдаж болохгүй. Та бүхэн энийг бол complex pullback буюу одоо жоохон хэцүүхэн одоо
засварын хөдөлгөөн гэж ойлгож байгаа хэрэгтэй. Энэ засварын хөдөлгөөн бол хизээ нэгэн цагт бол энэ дотор бол дуустдаг, энэ range дотор бол дуусчдаг байхгүй. Тэгэхээр энэ range дотор дуустал нь бол хэдүүлээ хүлээх ёстой гэсэн. Тэгэхээр хүлээхэд бол энэ pullback орж ирсний дараа бол хэдүүлээ энд бол сонирхлын цэгээ бол тогтоогоо тавьчихсан. Тэгээ энэ бол бидний extrinsic гэж хэлж болно. Extrinsic. Одоо энэ гэсэн хамгийн дээр байгаа одоо order block ч юм уу те байна гэсэн. Тэгэхээр энэ цэг дээр бид нөх ханшиг эрхийг хүлээнэ гэсэн үг. Энэ complex pullback явагдаж байгаа. За тэгэхээр энэ complex pullback явагдаад бид нар энэ complex pullback маань хизээ төгсөөд нэгсэндээ импульс хөдөлгөөн маань үргэлжлээд явагдах вэ гэдгийг яаж мэдэх вэ гэхээр бид нар order flow shift буюу одоо бас л change of character хөдөлгөөн тэгээ ижил төсөлттэй хөдөлгөөнийг бол хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр энд бол биднэрт бол одоо энд бол change of character хөдөлгөөн бол энд явагдчихсан тийм. За энд бол ингээд correction хөдөлгөөн маань бол ингээд буцаад орж ирсэн. Тэгэхээр энэ correction хөдөлгөөний төгсгөлийг бид нар таних тулд энд дахиад order flow shift маань бол биднэрт яг энтэй ижлэх хөдөлгөөн маань бол энд явагдаж байгаа хэвээр. Энийг бол бид нар ерөөхдөө order flow маань бол бидний талд эргэжлээ гэсэн үг. Тэгэхээр change of character хийгээд бидний trend маань бол ингээд down trend руу эргэчих гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо бидэрт үлдсэн зүйл маань бол order flow байсан тийм. Энд ирээд order flow одоо shift хийх хэрэгтэй байсан. Энэ order flow shift бол энд явагдчихсан. Тэгэхээр order flow shift явагдсны дараа буюу одоо энэ ингээд бас ингээд энэ order flow маань бол down trend order flow үүсчихсэн тохиолдолд бид нар яадаг вэ гэхээр энэ дээр сонирхлын цэг бас хүлээж байгаа гэсэн үг. Энэ дээр сонирхлын цэг. Тэгэхээр энэ сонирхлын цэг маань бол бидний оролтын цэг баггүй. Тэгэхээр энэ импульс хөдөлгөөнийг барьж авах хөдөлгөөн маань ерөөсөө одоо бидний энэ болоод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн бол ерөнхийдөө change of character-ыг бол эхлээ хүлээн. Тэгээд complex pullback эрхийг хүлээн. Тэгээ order flow маань бол энд энэ үгээр шилжчихсэн шүү дээ. Order flow. За энийг би тэмдэглээд. Окей. Order flow бол би off гэдэг яачдаг. Order flow shift. Ер нь бол change of character-тэй ижлэхэн төстэй хөдөлгөөн баггүй. Тэгэхээр энд бол change of character явагдчих. Энд бол бас order flow маань бидний талд эргэчихсэн те. Тэгэхээр бол энд бол sell арилжаанд ороход бол ямар ч асуудал байсан гэсэн үг. За тэгээд энэ бол ерөнхийдөө бас бидний харж явах хэрэгтэй зүйл. За тэгэхээр change of character-ыг бол та бүхэн бас жоохон буруу таниад байна. Ер нь зарим нь бол буруу таниад байна. Ер нь ихэнх нь буруу таних. Яг зөв хийж байгаа юм аа. Тэгэхээр би та бүхэнд бас ингээд change of character-ыг бол зөв таниулахын тулд бол бас ерөнхийдөө практик дээр одоо суурилж үзье гэж бодож байна. Тэгэхээр одоо практик дээр хийдүүлээ яхаар та бүхэн наа чи нэг зурах юм байгаа да тий. Тэгээ би та бүхнээс асуулт асуух юм бол бас та бүхэн ерөнхийдөө тэр зурах юуг нь асаагаад яагаад. За үгүй энд манайхан яаж орж ирч чадчихна. За бямсах маань. За бямсах. За хүмүүс маань бямсах ороод ирлээ. За. За харагдаж байгаа үстэй тий. Сэний ойлгомжтой чадсан уу? Асуултууд байна уу? Сэний юунаас? Ойлгомжтой. Ойлгомжтой үү тий? За тэгэхээр ерөнхийдөө бол саяны хөдөлгөөнийг бол бид нар буруу таньснаас болоод комплекс pullback-ийг ялгаагүйгээс болоод бид нар алдаад байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол бас ийм юм байна. Бас энэ арай гүнзгий төвшин цааш. Та нар ч ер нь жоохон ингээд өнөөдөр ер нь жоохон анхан шатны юутай байгаа ч гэсэн жоохон гүнзгий юм заач заяа. Тэгэхээр энийг бол цаашдаа заана л да. Гэхдээ ерөнхийдөө одоо ч гэсэн ер нь жоохон дийлэгчээ. За тэгэхээр анхаарал таарж байгаа. За тэгэхээр одоо ингээд бидэрт ингээд аптрend явагдчихлаа. Аптрend явагдчихлаа тий. Тэгээд ингээд аптрend явагдчих ангууд та нар ингээд шууд ингээд change of character ингээд явагдчихангууд та нар гайхаад байгаа байхгүй. Одоо ингээд change of character ингээд явагдчихлаа тий. Одоо эндээс заавал унах юм шиг тий. Эндээс одоо шууд ингээд унчих юм шиг бодоод байгаа байхгүй. Эндээс ингээд sell арилжаанд ороод алдаад байгаа байхгүй. Сэлэрч. Тэгээд яана энэ ягаад ирсэн жоохон явж байгаа л одоо тий жоохон явж байгаа л өсчөөдөх юм аа тий миний талаараа эргээдэх юм аа гэх. Тэгэхээр энэний чинь ерөнхийдөө шалтгаан нь ойлгомжтой байхгүй guys одоо би заадаг гэсэн. Тэгэхээр энд бол та бүхэн бас харах юм бол энд brick structure явагдчихсан тийм үү. Тэгэхээр энэ structure бол одоо
liquidity болж ашиглагдаж болдог гэсэн үг. Liquidity. Одоо та бүхэн энэ дэр бол чок хөдөлгөөн явагдчихлаа гэд энэ дэр sell арилжаад орж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр та нартай адилхан маш олон арилжаач энд бол тренд эрхчлээгээд андуурж байгаа. Тэгэхээр elite арилжаач одоо бид нар биш үү? Бид нар яаж харж ах хэвээр гэхээр энд бол breakup structure явагдсан, тийм. Энд бол breakup structure явагдчихсан. Тэгэхээр энд бол бас сонирхлын цэг байгаа шүү дээ. Imbalance ч юм уу, order block байгаа, тийм. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг одоо бид нар та бүхэн энэ одоо бидний unmitigated одоо order block гэж ярьдэн шүү дээ. Unmitigated order block буюу одоо ашиглагдаагүй. Одоо энэ дэр бол ханш ямар нэг өмнө нь ирж хүрээгүй, тийм. Тэгэхээр энд бол одоо банк болон томоохон хөрөнгө оруулагч чинь энэ дэр бол одоо захиалга хүлээсэн байгаа байхгүй. Тэдний order block нь энд байгаа байхгүй. Тэгэхээр энд бол манипуляци хөдөлгөөн байгаа шүү дээ. Та бүхэн сайн хар. Энэ бол бидний одоо liquidity одоо inducement гэж ярьдаг. Энд бол одоо нөгөө нэг яриад байдаг юу ч нэг байгаа байхгүй. Liquidity ч байгаа байхгүй. Тэгэхээр энэ манипуляци хөдөлгөөнийг үүсгэж одоо ханш болол эндээс дээш өсөж байгаа байхгүй. Тэгэнгүүт та бүхнийг одоо ингээд одоо энэ ихэнх бас маш олон арилжаачид бол энэ дээр ингээд дахиад breakup structure энд явагдчихсан. Тий? Breakup structure явагдчихсан. Энэ дээр бол сонирхлын цэг байгаа. Тэгээд энэ дээр бол buy арилжаанд орж байгаа. За нөгөө талаас заяа. Нөгөө талаас. Энийг бас тэмдэглээд аваарай та бүхэн. Энийг бас тэмдэглээд авах шин маш чухал шүү. За тэгэхээр эндээс бол ингээд buy арилжаанд ороод алдчихж байгаа заяа. Тэнгүүт энэ дээр бас чок хөдөлгөөн гээд энэ дээр селлерж орж байгаа арилжаач алдчихж байгаа байхгүй. Энд чинь бас маркет бас бүгдийг ингэж яахгүй шүү дээ. Бүх smart money арилжаачдыг бол яахгүй шүү дээ. Бүгдийг одоо дэвэргээхгүй шүү дээ. Тэгэхээр энд бол ингээд хоёр бас одоо smart money яг энэ аргачлалыг ашигладаг хүмүүс алдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний яг ажиглаж бидний яг энийг таньж мэдснээр юу вэ гэхээр энд бол inducement байгааг л анзаарч байна. Сая юм асуусан уу юу? Нэг хүн сонсогдохгүй байна гэд бичсэн байх юм хэн байлаа сая. Би бас сайхан бичсэн юм. Хин бэ? Сонсогдохгүй байх юм аа. Болчлоо гинэ. За. Болчлоо гинэ. Болцсон аа окей. За. Болцсон байна шүү. За. Тэгэхээр энэ та бүхэн алдаад байгаа хөөе. Та бүхэн нэг бас нэлийн цөөнгөө хөв нь бол бас яг чок хөдөлгөөн дээр ороод яг миний тал руу жоохон хөдөлж жагаад тэгээд өсчөөд байгаа юм аа гэд яриадсэн шүү дээ. Нууц нь энэ шүү залуусаа. Нууц нь энэ шүү. Би нууцыг яг дэлгэж эхлэв шүү. Юу вэ гэхээр энэ манипуляци хөдөлгөөн явагдаад энэ доор байгаа өмнө нь ашиглагдаагүй одоо сонирхлын цэг вэ шүү дээ. Order block, imbalance. Энэ дэр бол банкуд ороход ордороо захиалсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр банкуд ороход ордороо захиалсан доор нь ингээд breakup structure явагдчихсан тийм. Энд хүчтэй order block байхад энэ дээр нь тэрийг ерөөсө шалгалгүйгээр энэ дээр одоо биш одоо харуул. Энэ дээр ерөөсө ингэж тэрийг ингэж шалгалгүйгээр ингээд ерөөсө дээшээ шууд шалгаагүйгээр ингээд явцсан ба шүү дээ тийм. Одоо жишээ нь энд байгаа одоо харах юм бол та бүхэн бас энэ дээр бас явагдсан байна. Энэ дээр бол ингээд одоо breakup юу гэдэг шууд энэ дээр одоо retest дээр ордог retail арилжаач байгаа шүү дээ. Тэдний stop loss-ыг бас давхар хамж байгааг хараарай. За энэ дэр ойлгосноо залуусаа ойлгож байна. Одоогор ойлгож байна. Би бол маш том одоо юу зааж ойлгож байна. Энэ дэр одоо арилжаач голын key level-ийг одоо та бүхэн харах юм бол энэ дэр order block дээр одоо та бүхэн ерөөсөө энэ бол ашиглагдаагүй order block шүү дээ. Одоо нэгсэндээ банкуд энэ дэр захиалга хүлээлгэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо энэ дэр шууд ашиглагдаагүй явчихгууд одоо энэ дэр дахиад breakup structure явагдчихгууд бид нар одоо та нар яагаад байгаа вэ гэхээр энэ дэр ороод байгаа байхгүй. Шууд энэ дэр ороод байгаа байхгүй. Доор нь imbalance байгаа. Доор нь order block байхад энэ дэр ороод байгаа байхгүй. Энэ бол бас юу? Эрсдэлтэй. Залуусаа. Энэ бол эрсдэлтэй оролдохгүй. Тэгээд та нарын тэг чиглэл чинь жоохон явчаад буцаж унаад тэгээд эний чинь манипуляц хийчихэд нэгсэндээ энд retest дээр орж байгаа retail арилжаачдыг чинь одоо та нартай хамт нэгсэндээ яачаад нэгсэндээ манипуляц хийчихэд энэ дээр хүрээд буцаад өсөж байгаа байхгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр та бүхэн нэг нь асууж байгаа шээ. Тэгээд дээшээгээ задарсан юу вэ штэ тий? Тэр чинь зөв байж харах уу тэгэхээр хамгийн дэдлих. Тэгээд дээшээгээ манипуляц хийсэн чинь тий энэ манипуляц хийсэн тий. Тэгэхээр чи над чинь юун дээр breakup structure биш зүгээр яг зөв татаад унсан гэсэн үг үү доошхоо.
зүү татаад унсныг ч тооцно. Ерөнхийдөө энэ хөдөлгөөнийг их биеэр хаагцсан байж болно. Тий, би их биеэр хаагдсан байж болно. Гэхдээ одоо энэ дээр та бүхэн харах юм бол энэ дээр ингээд тест дээр орж байгаа арилжаачдаг бол одоо зүгээр өнгөрөхгүй шүү дээ. Нэгсэндээ маш олон арилжаач энэ дээр тест дээр орж байгаа тий. Тэгэхээр стоп лосс нь бол нэг энэ доор хавцаа байгаа шүү дээ тий. Энэ доормоор. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг нэгсэндээ манипуляц хийж байгаа хөдөлгөөн нь энэ ихгүй. Тэгэхээр та бүхэн энд ороод байгаа байхгүй. Энэ дэр сайн юу манай хин бэлээ сан асууж штэ. Энэ дэр бол ингээд их биеэрээ ингээд дээр нь хаагдсан байсан ч тооцох уу үзүүрээрээ ингэж хаагдсан байсан ч тооцох уу гэж асууж байна те. Тэгэхээр аль нь ч тооцно. Нэгсэндээ аль нь ч тооцно. Яг үзүүрээрээ хаагдсан ч гэсэн богино цаг дээр тэр чи их биеэр бас хаагдсан байдаг тохиолдлууд байдаг байхгүй. Тэгэхээр аль нь тооцно гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол хэдүүлээ хамгийн магадлалтай арилжаанд орохын тулд энэ манипуляцийн хөдөлгөөний хүлээ ерөөсөө liquidity-г дагаж арилжах хэрэгтэй. Тэгэхээр liquidity хаана вэ гэхээр liquidity энэ манипуляцийн хөдөлгөөнийг үүсгэж байгаа одоо банк болон том хөрөнгө оруулагч чинь одоо нэгсэндээ та бүхний харал та. Одоо энэ дээр бол энэ дээр ингэж нэгсэндээ ерөөсөө ингэж энэ одоо бай захиалгыг амжилттай биелүүлэхийн тулд биш үү? Нэгсэндээ эндээс худалдаа авахын тулд амар их хэмжээгээр худалдаа авч байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо буцаад ингээд чок хөдөлгөөн ингээд хийж байгаа юм шиг харагдаж байгаа. Чок хөдөлгөөн хийж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр одоо тренд маань эргэжлээгээд ихэнх арилжаачд бол эндээс ингээд сэл ороод унах юм байна гэдэг төсөөлөө явуулдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол сэл арилжаанд ингээд маш их арилжаач орж байгаа. Тэгэхээр маш их одоо арилжаач эндээс сэл арилжаанд орж байгаа болохоор нэгсэндээ зарах захиалга байгаа учраас эндээс банк одоо нэгсэндээ манипуляци одоо эндээс зарах захиалга маш их байгаа учраас эндээс худалдан авах захиалгыг биелүүлэх хэмжээний liquidity цугларчихсан учраас эндээс банк болон томоохон хөрөнгө оруулагч hedge fund-ууд чи эндээс худалдан авах захиалга авах одоо хэмжээний liquidity-г цуглуулчихсан учраас эндээс худалдан авалтаа явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхний алдаад байдаг зүйл нь хамгийн том алдаад байдаг зүйл нь энэ шүү залуусаа. Энэ би энийг бас тодорхой хэмжээнд бас их хугацаа зарцуулж сурсан. Гэхдээ бол та бүхнийг бол би бүгдийг амжилттай арилжиж болохын тулд одоо хаач заадгүй юуг бол бас яаж байгаа шүү заяа залуусаа бас гадаад арилжаачд бол бас заадаг би бол бас сурч ирсэн өөрөө бас туршлага дээрээс хөрөнгөлөж сурсан учраас бас та бүхэнд бас заашаа. Тэгэхээр энийг бол маш сайн анхаарал авчих юм бол та нарт манипуляцийн хөдөлгөөнд бол баг ортож энэ том хөдөлгөөний одоо эхлэлийг барьж чадна гэсэн үг. Тэгэхээр энд бол имбаланс бол байгаа. Тэгээд энд бол бидний ордер блок байгаа шүү дээ, тэ? Ордер блок. Тэгэхээр энэ дэр худалдан авах захиалга өгөх юм бол илүү магадaltaй хамгийн магадaltaй цэг шүү заяа залуусаа. Тэгэхээр за энэ ийм нэг модель байна заяа. Би энийг бол бас ашигладаг энэ модель. За бас нэг одоо модель байна. Тэгэхээр энэ модельүүдийг та нар бас бичиж байгаа гэж найдаж байгаа шүү бас. Энэ бас дахиж бас өөрөөсөө бас нэг юм асууж яахын тулд бас зураг моргийг аваад те. Ерөнхийдөө комплекс pullback гэж ойлгож болох уу? Энийг үү? Тэ манипуляц доош хийж байгаа шүү дээ. Доод яруу руу дахин ирж шалгаж байгаа нь. Аха. Энийг бас complex pullback гэж ойлгож бас болохгүй. Complex pullback гэдэг маань бол энэ дээр ингээд break of structure явагдсан байна шүү дээ, тэ? Энэ дээр одоо за дахиад зураад харуулъя. Энэ дээр ингээд break of structure явагдсан байна шүү дээ. Complex pullback бол ингэж задлахгүй шүү дээ. Энэ дээр break of structure явагдахгүй шүү дээ. Complex pullback бол complex pullback гэдэг маань энэ хаягаа эвдээгүй байхдаа нэгсэндээ энэ break of structure ингэ явагдсан байна шүү дээ. Complex pullback чинь бол арай энгийн түвшний ойлголт байхгүй. Энэ бол арай гүнзгий түвшний юм яриад байна. Complex pullback чинь ингэж ирээд өсөхийг яриад байгаа байхгүй. Энэ дээр яриад. Тэгэхээр ялгааг нь харж байна уу? Харж байна. Өмнөх ёроолоо миний саяны ярьсан жишээ бол энэ дээр ингээд break of structure явагдсан байгаа шүү дээ. Break of structure дахиад явагдсны дараа буцаж анхны ирсэн энэ шалгагдаагүй order block дээр ирээд өсөхийг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол ялгаа нь бол энэ break of structure бол явагдчихсан байгаа. Complex pullback бол явагдаагүй байгаа шүү дээ. Ингээд шууд ингээд нэгсэндээ энд жижиг internal break of structure-уудыг бол ингээд үүсгэж явахыг ярьж байгаа шүү дээ. Инх хооронд бол ягаад энэ complex pullback-ийн төгсгөл ирдэг вэ гэхээр энд бас нэгсэндээ liquidity бас жоохон хамаа яваад байгаа байхгүй. Ойлголоо. Окей. Зя. Ойлгомжтой байсан гэж найдаж байна. Энэ амьдрал дээр энэ чартн дээр яаж одоо энэ хөдөлгөөнийг таньж мэдэх? За би тэрийг бол харуулна заяа. Одоо хоёр дахь модель. Та бүхэнд одоо ингээд практик дээр бол би ингээд харуулна. Практик дээр харуулна. Та нар одоо change of character-ыг бол ойлгоод break of structure-ыг бүрэн ойлгоод гарна. За тэгэхээр тэрнээс өмнө би энд модель ганцхан юм асууч. Очлоо нэг юм асууч. Ер нь бол key level-ийг liquidity гэж харж болох юм байна шүү дээ.
тий, ер нь шүү. Key level-үүд ажилладаг. Key level-үүд чи ингээд доошоо ингэж жоох орж ирчээд өсдөг штэ. Key level-үүд. Тэгэнгүүт доор нь одоо бидний breakers structure одоо юунууд байгаа байхгүй одоо сонирхлын цэгүүд байгаа байхгүй. Окей, баярлалаа, ойлгомжтой баярлалаа. Аха. За. Key level-үүд бас liquidity болж ашиглагддаг. Яагаад гэвэл тэн дээр чи ихэнх retail арилж очиж орж байгаа шүү дээ бас. Тэгээд нөгөө нэг том тоглогчид чинь яагаад тэрэн дээр манипуляц төртдөггүй гэхээр stop loss нь ингээд бас хитрхи том те бас ингээд жоох ингээд зайтай те. Яагаад гэвэл их хэмжээгээр одоо арилж боломжтой хүмүүс маань бол зарим нь бол ингээд тэр одоо манипуляцийн хөдөлгөөнийг дуусныг хүлээж идэх байхгүй. Тэгэхээр тийм байдаг. За тэгэхээр тийм байна. За одоо хоёр дахь модулийг та бүхэн харуулъя. За. Энэ бол яг евро доллар дээр бол гарсан. Евро долларын уналтыг бол би төсөөлж одоо евро долларын таамыг бол та бүхэнд өгсөн. Евро долларын таамаг бол 100% биелэлтэй явсан те. Trendline liquidity-г хамсан те мэдж байгаа. Тэгэхээр тэрэн дээр яаж би тэрийг мэдсэн бэ гэхээр энэ модулийн одоо тусламжтай мэдсэн байхгүй. Зя тэгэхээр хаш болоод ингээд унж ирсэн. За ийм уналт орж ирсэн байхгүй юу? За ийм уналт орж ирсэн. Тэгэхээр энд бол бас маш чухал моделийг заах гэж шүү. Залуусаа. Энд ингээд энэ break structure-ууд ингээд явагдаж байгаа тийм үү? Ой. Юу болж байна? За. Тэгэхээр за энийг арилгаарай guys. За тэгэхээр энд бол та бүхэн харах юм бол энэ бидний сонирхлын цэг байгаа тийм. Сонирхлын цэг байгаа. Тэнгүүд энэ сонирхлын цэг дээр одоо бид нар бас ирэхийн тулд liquidity хамталтай байх хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ liquidity болоод байгаа байхгүй guys. Энийг бол бид нар нэрлэхдээ одоо юу гэж нэрлэдэг вэ гэхээр одоо ингэж нэрлэждэг байхгүй. Одоо range доторх liquidity. Одоо энэ range биш үү? Энэ range дотор шүү дээ. Энэ range дотор. Энд бол ингээд break of structure. За break of structure явагдсан шүү дээ, тэ. За тэнгууд энд бол энэ liquidity болчихдог байхгүй. За энэ бол маш бас өндөр магадлалтай модель байхгүй. Модель та бүхэнийг хэрэгжүүлж чадах юм бол маш ашигтай арилжах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энийг харах юм бол энэ break of structure явагдчихсан. Тэгээд энэ дээр нь бол бидний order block байгаа. Тэгээд энд нэг range байгаа байхгүй. Энэ range. Энд нэг юм жижиг range байгаа. Ийм жижиг range. Дотор ингээд ерөнхийдөө энэ break of structure дотор ингээд нэг range байгаа байхгүй. Тэгэхээр хааш бол энэ range-ийг биш үү? Хамж аваад тэгээд унах тохиолдол маш их байдаг. Энэ хүчтэй уналт бол энэ range-ийг хамсны дараа бол орж ирэх магадлал маш их байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ ерөнхийдөө энэ бидний одоо нэгсэндөө бас энийг андуурч хараад байна манай залуус. Энийг ингээд чок гэж хараад байгаа байхгүй юу? Энэ чок биш. Энэ чок биш. Энд чинь энэ range liquidity байхгүй залуусаа. Энэ чок биш шүү заяа. Энд чинь юу вэ гэхээр энэ range liquidity буюу одоо нэгсэндөө бидний range доторх liquidity байхгүй юу? Энэ дээр бол маш одоо долларууд бас илбэлдэж байгаа. Тэгэхээр энэ бол liquidity болж ашиглаад энэ liquidity-г хамж аваад бидний order block дээр ирээд унах тохиолдол маш их байдаг. Ойлгомжтой залуусаа. Би маш том одоо моделүүдийг зааж шүү залуусаа. Ойлгомжтой. Галуу. Ойлгомжтой. За, комментэр жоо гал мал явуулаад жоохон эрг. Ерөнхийдөө доороос дээшээ байтах confirmation бүрдүүл ерөнхийдөө тэр дээдлийн жижиг оройг split хийгээд order блок хүртэл харах хэрэгтэй юм байна шүү дээ, тийм ээ. Яг зөв. Тийм. Яг сүрээд орлоо гэдээ бол ер нь маш болгоомжтойгоор богино цагийн. Тийм, яг зөв. Бямсахан яг зөв хэлж байна. За тэгэхээр одоо харах юм бол би яг тэр жишээн дээр харуулъя заяа. Евро доллар дээр яг болсон жишээ. За тэгэхээр тэрнийг яхаас өмнө шүү дээ. Тэрийг яхаас өмнө одоо энэ break of structure явагдаж байна заяа.
Одоо энэ break of structure явагдаж байна. За энд та бүхэнд гэхлээр чок хөдөлгөөнийг таних зүйтэй байна. Таних нь зүйтэй байна. За энд бол одоо нөгөө наач нэг гараад байгаа одоо юу яриад явчих. Одоо хаана чок хөдөлгөөн явагдсан байна гэдэг. Одоо наач зурх юу байгаа шүү дээ. Зурх юу байна? Одоо яг энд хаана чок хөдөлгөөн явагдаж байна? За одоо би жинхэнэ одоо та бүхэнд зааж өгнө. Одоо яг одоо та нарын алдаад байгаа юм дээр одоо. За энэ хин шиг Габи шиг одоо яг чок хөдөлгөөнийг таниад зураатахтаа бүгд зурна шүү одоо. Та бүхэн ер нь ихэнх нь алдчихлаа. Тэгэхээр зүгээр ямар ч явахгүй. Одоо алдаагаа засуулах нь ч чухал шүү дээ, тийм. Энд би яриад шүү. Залуусаа. Одоогийн яг ханш дээр яриад байгаа шүү. Чок хөдөлгөөн яг хаана явагдчихэж, алийг сэтэлчиж чок хөдөлгөөн явагдах вэ? Энийг яриад байгаа шүү энд. Хүү энэ тулгаа гам болд. Наач биш шүү. Энэ дээр биш шүү. Бид энэ дээр зурж болох юм уу? Зур. Тэгээ буцаад арилгачаарай. Наадах чи арилгахыг мэдэхгүй шүү. За арилгацсан уу? За ер нь бол бүгд буруу зурлаа. За санд өгч юм бол санд өгч байна. Габи яг онцлоо шүү. За Габи зү. Энэ шарахгүй юу? Энэ ахгүй. За одоо бүгдийг арилгачих. Олон дээр фулх. За бүгдийг арилгачаарай. За тэгэхээр энд бол чок хөдөлгөөн явагдав. Энэ задруул чок хөдөлгөөн явагдав. За одоо хэдүүлээ ханшиг гүйлгээд үзье л да. За чок хөдөлгөөн явагдсан. Ягаад чок хөдөлгөөн явагдаж байгаа шалтгааныг мэдж байгаа үстэй тий. Энд шинээр үүссэн хаийг нэвтлээд шинэ хай үүсгээд энэ хай үүсгэсэн энэ ловёгоо эвдээд чок хөдөлгөөн болж байгаа шүү дээ. Залуусаа. Энэ чок хөдөлгөөн явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чок хөдөлгөөнийг үүсгэсэн order block маань энэ тий. За тэгэхээр энд бол бас харах юм бол энд бас imbalance харагдаж байна тий. Imbalance харагдаж байна. За хэдүүл явуулаад үзье хаашаа. За тэгэхээр энэ харах юм бол шүү дээ. Энд бол чок хөдөлгөөн явагдчихсан. Тэгэхээр бид нар юу хүлээх вүлээ одоо залуусаа. Чок хөдөлгөөн явагдчихсан. Pullback хүлээнэ. Яг зөв. Хийсэн. За pullback хүлээнэ. За тэгэхээр pullback хүлээгээд бид нар бол pullback хүлээгээд pullback хүлээнэ. За бидний pullback дээр ирсэн үү? Ханш ирсэн үү? Биш pullback дээр гэж явж байна. Сонирхлын цэг дээр ханш ирсэн үү? Хэлээгүй те. За ханшиг гүйлээд үзэх юм бол. За тэр харж байна уу? Залуусаа. Миний ярьсан модель сая харагдчихлаа. Ямар модель вэ? Залуусаа. Миний ярьсан зурсан модулийг одоо энэ дээр харуул да. Дахиад зураад. За яг би зурчээ. За тэгэхээр энэ дээр ямар модель миний ярьсан эхний модель гарсан бэ гэхээр энэ дээр break of structure явагдсан тий. Тэнгүүд та бүхэн хаана орж байгаа вэ гэхээр энэ дээр ороод байгаа байхгүй залуусаа. Тэгээд та бүхний тал жоохон хөдөлчөөд яваад байгаа байхгүй. Liquidity хангалттай хамагдаагүй гэсэн. Тэгэхээр та бүхэн энэ дээр одоо энэ нөөнийг анхан шатнд дээр зүгээр л да одоо анхан шатнд зүгээр. За тэгэхээр энэ дээр та бүхэн энэ дээр sell арилжаанд ороод байна шүү дээ тий. Орж байгаа тий. Та бүхэн энэ дээр бол sell арилжаанд орох байсан уу? Одоо энэ харагдааг байхад орох байсан уу? Яг шударгаар савалцсан. Шудраг савалцсан тий. За тэгэхээр тийм. Тэгэхээр миний ярьсан саяны моделийн тусламжтай энэ дээр бол break of structure явагдсан энд юу вэ шүү дээ. Одоо order block болон одоо сонирхлын цэгийг ерөөсөө нөхөөг байсан тий. Тэгэхээр энд бол дахиад break of structure явагдчихсан. Гэхдээ энд бол бас магадлал бол байсан. Эндээс унах магадлал байгаа. Унж байгаа тохиолдол байгаа. Тэгэхдээ хамгийн өндөр магадлалтай арилжийг бид нар эргэлхийлдэг тий. Тэгэхээр хамгийн өндөр магадлалтай арилжаа бол энэ сонирхлын цэг дээр ирээд pullback ирээд унахгүй. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг үүсгэхэд бол бид нар дахиад liquidity цуглаж өгч байгаа байхгүй. Манипуляцийн хөдөлгөөний нэгсэнд банк маань цуглуулад байгаа байхгүй. Энэ банк чинь бол энэ хөдөлгөөнийг үүсгээд байгаа байхгүй.
Ойлгож байна уу? Тэ? Энэ хөдөлгөөнийг үүсгэж байгаа. Тэгээд манипуляцийн хөдөлгөөгээд эн чинь одоо бидний одоо liquidity болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ liquidity одоо сэтрээд дээр нь байгаа одоо бидний сонирхлын цэг үү шүү дээ. Өмнө нь ерөөсөө шалгагдаагүй. Энийг ирээд яасныг харалтаа guys. Liquidity амсан. Тэгээ одоо уналт. Бүүн. Эндээс бид нар хэрвээ одоо сонирхлын цэг дээр одоо sell арилжаанд орсон бол тий. Одоо энэ бол зүгээр daily-гээр харж байгаа шүү. 4 цаг 15 минут 1 минут гэж би юусэн яваагүй шүү заа. Тэгэхээр одоо daily-гээр харахад одоо бид ийм арилжаанд орох боломжтой. Богино цагаар бол бид нар илүү одоо наривчлалтай арилжих боломжтой байсан шүү дээ тий. Тэгэхээр daily-гээр харах юм бол ийм наривчлалтай арилжаанд орох боломжтой байсан гэсэн үг. Зөвхөн daily хараад. За тэгэхээр ойлгомжтой байна тий. За энд бол дахиад break structure явагдсан. За одоо ингээ ханшиг гүйлгээд үзье. Одоо бидний одоо юу шалгагдаагүй зүйл энэ order block шүү дээ. Order block байна тий. Тэгэхээр одоо энд ерөөсөө бидний бас liquidity байгаа шүү дээ тий. Энэ liquidity байгаа. Ерөөсөө юм байдаг ш бас. Одоо ингээд ханш ялгаа нэгэн цэгт ингээд хүрлээ заяа. Энэ бас чухал концепт ч залуусаа ойлголч. Би энэ дэр илүү тийм юу илүү тийм хүнзгий зүйлүүдийг заахч шүү. Тэгэхээр одоо ингээд хаш ингээд унж ийн. Ингээд навс унж ийн тий. Энэ том уналтыг ингэж авчирж байгаа хөдөлгөөн биш үү тий. Хаш эргээд буцаад энэ том ханшийн хөдөлгөөн дээр ирж байгаа тохиолдол биш үү. Ирээд энийг ингээд энэ дээр ингээд гарч байгаа тохиолдол биш үү. Одоо энийг одоо liquidity аваад гарч шүү дээ. Тэгэхээр энэ бол маш өндөр liquidity болох магадaltaй. Яг гэвэл ийм том хөдөлгөөнийг үүсгэж чадсан учраас энэ double top болоод дахиад эндээс ханш болоод унах магадaltaй гэсэн арилжаач бол маш их байна. Гэхдээ тэдний stop loss-ыг бол энэ ханш хамаад ингэж явж идэг. Тэгэхээр энэний хувьд бол энэ маш тийм хүчтэй уналт орж ирсэн биш үү? Энэ imbalance-ыг нөхснөөс хойш. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол маш тийм хүчтэй liquidity болох цэг багхгүй юу? За тэгээ хаш бол бидний order block дээр яриад унсан тий. За тэнгүүд миний хамгийн анхны ярьсан юм одоо энэ дээр давтагдчих штэ. Юу давтагдчих чинь залуусаа. Бидний талд одоо юу ирсэн? Order flow маань бас иргэцсэн байгаасаа тий. Энэ одоо бидний order block дээр order flow маань бол энд иргэчихсэн. Order flow маань иргэчихсэн тий. Order flow маань одоо нэг change of character шүү дээ шүү дээ. За тэгээд энэ дээр бол бидний order flow-ыг хөдөлгөсөн одоо нэгсэндээ order block байна тий. Энэ change of character хөдөлгөөнийг үүсгэсэн. Тэгэхээр ханш бас энэ бид нар одоо sell арилжаанд орох боломжтой байсан гэсэн үг. Бидний одоо order block-ыг liquidity хамжчихсан. Бидний дээрс нь order block дээр ханш бол энд ирчихсэн. Тэгээд нэгсэндээ бидний одоо энэ одоо нэгсэндээ order flow shift буюу одоо тий юу маань бол бидний талд бас иргэчихсэн. Тэгээд энийг үүсгэсэн одоо нэгсэндээ order block дээр ирээд хааш одоо унж ин тэ. Тэгэхээр энэ бас олон баталгааг аваад эндээс sell арилжаанд орох боломжтой байсан дээ. Ойлгомжтой юу залуусаа? Одоо хэр ойлгомжтой явж байна? Ойлгомжтой нөө. Ойлгомжтой юу те? За энэ дэлгэцэн дээр байгаа энэ зургуудаа арилгачвал зүгээр ахын залуусаа. За 11 хүн байна. За гоё юм зааж шүү та. За тэгэхээр за ийм жишээ. За тэгэхээр евро доллар дээр би одоо ханшийн юг гүйлгээд үзье. За тэгэхээр евро доллар дээр биш үү? Евро доллар дээр бас ийм хөдөлгөөн явагдсан байхгүй залуусаа. Одоо хаана явагдсан бэ? Одоо энэ break structure-д ингэ явагдаж штэ айгуу гоё.